За Өмнөговь аймгийн Далан цаатаа хотод ирсэн байна. Өмнөговь үйлдвэрлэв. Тэгээд аялал жуулчлалын мэдээллийн төв гэж байна. Ямар төв байна вэ? Бүгдээрээ орж сонирхцгаая. За Өмнөговийнхоо хамгийн гоё аялал жуулчлалын очих хэвээр газруудынхаа мэдээллүүдийг бүгдийг тавьсан байна. За аялал жуулчлалын маршрут, кофе шоп, сарлагын фестивал, тэмээний фестивал, элсэн дээрх мотоциклийн уралдаан юм төгөөд байна. За ингээд Өмнөговьд үйлдвэрлэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүд байна. Тэмээгэр алдартай. Өөрхөн тэмээний сүвнэрүүд байна. За тэмээний наасаар утас хийсэн байна. Тэмээний ноосон гоё гутлнууд байт юм байна. За гоё өнгө оруулаад загвар дизайн дээр нь гоё ажиллаад их гоё болгосон байт юм байна. Энэ бол их гоё өнгөтэй байна. За нэг иймэрхүү бүтээгдэхүүн байна. Тэмээний ноосон гутлнууд Туга гэдэг брэнд юм байна да. За чихмэл нэхмэл бааны бөмбөлөг давснууд байт юм байна. Сүүлийн тостоо савн гэж хэд юм байна. Бааны давснууд байт юм байна. За ингээд энэ бас гоё лаа байт юм байна. Лааны модон суурь хишгэн сав. За нөгөө бол хөөрхөн критик түрээ басрууд байт юм байна. Говьнгоо. Энэ бүтээгдэхүүнүүд бүгд яг л Өмнөговьтой үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнүүд тий гар хийцэн юм болон байгууллагууд юм. За говьгоо гэдэг гоё брэнд байт юм байна. Билүү тусгалын зүйлүүд байна. За тэмээгэр бол хөөрхөн тэмээний батгануудаар бол үнэхээр хөөрхөн сүвнэрүүд идэм байна. Бас хөөрхөн нүүдэл хийж явж байгаа тэмээний батг байна. За цаашаа бүгдээ шахааны ууттай шагаагаараа тоглодог скууд байт юм байна. Гөрөөсний үрээр хийсэн байт юм байна. Буурнууд байна. За буурын баримлууд байна. Хүрийн үрээр гоё нэр гадна талын динозаврынхаа мөрнийхөө. За гихмичлээ аялал жуулчлалын сүнэрүүд байт юм байна. За цаашаа явуулъя. За Өмнөговь 9 гайхамшиг гэдэг Хэрмэн цаав, галбын говь уран сайхан, ноён богд, тул хад гэж байт юм байна. Энэ зэрэг хийцэн мөнгө идэл баян заг, сангийн далаа хэд, хонгор илс, агуун улаан цав гэдэг 9 одоо гайхамшигтай газар байт юм байна. Өмнөговь. За Баатрууд шиг ирсэн байна. За гоё хоньны ноосоор хийсэн
ширмэл ширдгүүд байна. Онны ноосоор хийсэн ширмэл. За тэмээнийхээ ноосоор хийсэн гоё ингээд ширмлээ бас ингээд хойсон байт юм байна. Төмөр хоёг гэдэг хүн байсан байна. За үнэхээр өмнө говийн бас үнэхээр өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг бүх хүмүүсийнхаа бүтээгдэхүүнүүдийг нь бол Бадмаа гэдэг хүний нэртэй байна. Бадмаагийн байсан бүтээгдэхүүнүүд амар заяаг их байна. Энд бол төмөр гэдэг. Инхтер гэдэг хүний авсан ширмэл ширдэг байна. Тэгээ ширмэл ширдэг бол ингээд халуунд доороосоо халууц суулгахгүй хүүтэнд бас дааруулдаггүй. Хоньны ноос одоо тэмээний ноосоор ингэж шивж хийсэн болох тэр эко тийм сайхан ширдэг болдог. За энд бол сайхан Австрал Монгол имэйлүүд байдаг имэйлийн суурь хийж гисэн байна. За сонин баяр гээд сайхан өглөө гээд сайхан зурнууд бас ирсэн байна. Сонин баяр. Сони гээд бас нэг юм мундаг орон зургийн орчууд эвлийн зураач байдаг. Тэр үний бүтээлүүд байна да. Сая 500 мянга гэж байна. За энэ бүтээл нь Батмах гэдэг зураачийн зураг. За гэх мэтчлэх гоё. Тэмээнийхээ аян хийж явж байгаа тэмээнүүд дээр гоё. Бүтээгдэхүүн гаргажээ. За энд бол 6 сая төгрөгийн үнэтэй ширмэл ширдэг байна. Чин жаргал гэдэг хүний бүтээл нэ. Тэмээний ноос их ширж ноосоор утас хийгээд утсаараа ингээд ширсэн ширдэг байна да. Ширмэл ширдэг гэсэн үнцэнтэй бүтээгдэхүүн байна. За сонин баярын бүтээлүүд байт юм байна. За бүгдээрээ цаашаа явнаа. Өмнө говь дөөрийн үйлдвэрлэсэн байна. За гоё аргаллынхаа зургийг тэмээнийхээ зурагтаа Монгол дээлнүүдээ. За дийлийг бол бүх төрлөөр уулуурхаан хантаацнууд аюулгүй байдлын юмнуудаа гих мэтчлэнгээр тэмээний тавчгаа заанууд гих мэтчлэн гой мэд юм байна. Энэ хараа 12 жилийн Merry Christmas хүүхдүүдэд зориулаад хүүхдийн сонирхлыг татгаар бас ингээд дизайн хийсэн байна. За эсхий 10 хотхон гэдэг хүний бүтээл байна. Хотхон гэдэг хүний эсхий 10 гэртээ зүөх. За энэ бол хөөрхөд инновацлог бүтээгдэхүүн байна да. Эсхий дээр нөө ингээд ширмэл хөөмөл гэдэг урлагаар ингэж хийгээд дээр нь ингээд бүтээгдэхүүнүүд ингээд нааш ингээд гаргаад ирсэн мод одоо энэ бол одоо их гоё чамин бүтээгдэхүүн байна. Хотхон гэдэг хүний бүтээл байна. Хотхон гэдэг нь бол их гоё сэтгэдэг бүтээлээ хийсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг өрхийн үйлдвэрлэгч байна. За өмнө говийн хишиг нутгийн хишиг 2024 жилийн хөтөлбөр гэдэг хүрээнд хийгдсэн бүтээгдэхүүнүүд байна да. За нөгөө юу вэ? Хулангийн хамоол гинэ. Говийн үнэрийг дэлхийд үнэртүүлнэ гэдэг үрээтэй. Хулангийн хамоол. За энэ хамоолноос хон биш үү те бас гоё юм байна. Шахмал харгал гин. Шахмал сайн нэрийн утлаг гинэ. Говийн дэлхийд. За гов яаж үнэртдгийг бас үнэртэх стол байна. Эдийн савн за нөгөө гоёны арх гэж бас ингэж хийгээд байдаг. Тэгээд гоё гэдэг ургамал нь бол одоо бас ийм ургамал гэдэг юм байна. Тэгээд байгалийн зэрэг амт гоёгоо хатаагаад юм бүтээгдэхүүн гаргасан байна. За. Гоёнууд. За хэдүүлээ цаашаа явна. За албаг бол энэ үрээ. Ингээд гутал албаг. За хүнснийх нь бүтээгдэхүүн л орж ирж байна. Ингэний хоромгоо. Ингэний сүтэ тарг гинэ.
За өмнө говьд бол ингэний сүтэд дараг гэж байдаг юм байна. Ингэний зинхэр шимийн сархад гинэ. Өөх, ингэнээс ч бас Монгол ярих шимийн сархад гаргад юм байна. Хүмүүлийн жүүс гинэ, шүүс. Хүмүүл таан маань гэдээ яриад байдаг шүү дээ. Тэрийг боловсруулад зэрлэг хүмүүлийн шүүс гэдэг бүтээгдэхүүн гаргасан байна. Хүмүүл гаргасан байна. Говийн халгаа. Говийн алтан өвс энд дургамал гинэ. Сайн байт юм байна. За өмнө говь дээр бас өглөөний цай гэж уусан. Энэ бас нэг говийн ч өглөөнийхөө цайг унд гэж нэрлэдэг юм билээ. Тэгээд энэ унд нь бол дотроо бас хөрхөн борцтой, шар тостой, боорцогтой, шар будаатай цайтай. Тэгээд тийм гоё унд болд юм билээ. Тэгээд энийг өглөө бас уучхад өдрийн цай хүртэл бол ер нь үлд агаал тэмээ чин 60 хоног усуудгүй гэдэг шиг энэ говийн ундыг уучвал бас нэлээд хэдэн цаг явчих юм билээ. Говийн нүдгээр. За ингээд хийцтэй цайнуудаа гоё ноцлог хийсэн байна. Улаан гоёо гэдэг. Гоёо ингэж хэд юм байна. За нутгийн шиг гэдэг. Шимийн сархтаа ингэж хэд юм байна. Гогорон сахны цайны байт юм байна. Бүхэл бүрийн жигнэмэг гэж хэд юм байна. Чөмгөний тос гинэ. Тэмээний чөмгнөөс тосыг нь гаргаж аваад тэгээд тос болгочтой юм байна. За гэх мэтчлэнгээр одоо өмнө говьд үйлдвэрлэв гэдэг өрхөө үйлдвэрлэл эрхлэгчид үндэсний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бүтээсэн бүтээгдэхүүнүүдийг бол өмнө говьсаа ийм тусад нь ийм сайхан төвийг тохижуулаад борлуулалт юм байна. Тэгээд өмнө говийн 70 задгад хотод ирсэн хүн заавал орох ёстой бас нэг газрын нэг бол өмнө говьд үйлдвэрлэв гэдэг юм төв байт юм байна. Тэгээд энэ төвөр өмнө говьд 70 задгад хотод ирсэн хүмүүс бас очлоороо гэж ураад тэгээс өөрийнхөө зочлох завшааныг ашиглаж бас хүмүүст ямар төв байна, ямар бүтээгдэхүүн байт юм байна гэдгийг танилцууллаа. За тэгээд өмнө говьд өмнө сайхан говьд тавтааж очлоороо гэж урья.